Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр би маш гоё зөвлөгөө хүргэх гэж байна. За тэгэхээр энэ юу вэ гэхлээр яг ингээд нөгөө хөмсгөө их зангиддаг, нүүр хөндлөлийн хүчлээ ихтэй хүмүүс зориулсан наалтыг хэрхэн зөв наах талаарх мэдээлэл байгаа. Намайг танихгүй хүмүүс айхан бол нүүрний йог, бие йог, эмэгтэйчүүдийн тусгай сургууль интим фитнес заадаг их шиг жаргалбагч байна. Ингээд бүгдээрээ хамт одоо энэ наалтаа нааж сурцгаая. За надад болохоор ерөнхийдөө би ингээд Африкаас өчигдөр авсан ийм наалт байна. За би харуулъя. Энэ болохоор би жоохон өргөнийг авчиж ийм наалтаа байгаа байхгүй. Энийн ингээд тал шиг нарийнхан байсан ч болно. Заавал өргөн байхаадаггүй. Зүгээр би яг сайн ингээд нөгөө харахгүйгээр дурын наалтыг авсан байхгүй. Тэгээ энэ болохоор энэ даавуу наалт бөгөөд ерөнхийдөө энэ даавуу юм уу ямар нэгэн цаасан наалт өөрөө хашил үүсгдэг болохоор та хэд маань ийм наалтыг сонгуул зүгээр. За энэ одоо хитрхи өргөн байгаа учраас би нарийнхныг аваад нааж болно. За энийг хаана авах вэ гэхээр би яагаад энийг авсан бэ гэхээр шүн унтахтаа ингээд хөмсгөө зангидаад байдаг байхгүй юу. Унтаа өглөөс ирэхээр ингээд хөмсгний зураас үсгэсэн байдаг. Тэгэхээр энийгээ маш сайн багасгах зорилготой бид нэрс ашиглаж болдог. Шүн яагаад гэхээр зүүд, 9 жирийн бодно тэр нөгөө нэг шүнийн юмудаа бид нэрс удирдах чадахгүй шүү дээ. Тэгэхээр ийм наалтын арга зүгээр өгдөг. За жишээлбэл би эндээс нэгийг ингээд хайчлаад наая. За одоо эндээс аваад яг нэг хөмсгний ингээд голын зураас үсдэг хэсгээ толиулгаа. За өдрөөр бол ингээд зураасгүй болчихж байна тийм. Одоо энэ дээр ингээд сайхан нааж өгнө. Хамгийн гол нь дор нь байгаа дээр арьсаа ингээд толиулгаж өгнө. За ингэж наасны дараа сайн харна. Энэ хоёр талаараа бас хөмсгөө зангиддаг байх юм бол илүү уртыг бас нааж өгч болно шүү. За жишээлбэл ингээд хитрхи жижигнийг наачаар өглөө ингээс ирэхээр хөмсгөө зангидахдаа энэ хоёр талаа зангидсан. Энэ гол нь ингээд гөлийцэн толгор болцсон байж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох уртыг наа. Хэрвээ энэ наалт нь хитрхи нэмгэн байгаад одоо хунираад иж болно шүү дээ. Ингээд хитрхи хөдөлгөөнөөр тийм. Тэгхийн бол хэдүүлээ яах вэ гэхээр дахиад нэгийг давхарлаа наачтыг. Би бол ингээд давхарлаж наах бас дуртай. Тэгэхээр хитрхи нэмгэн наалт байхгүй. Тэгэхээр энээсээ дахиж аваад ингээд дурын автикт байгаа. Би одоо хүмүүс агвал энийг хийдээр зарж байгаа вэ? Хийдвэ гэдээ асуугаад байна. Тэгэхээр энэ хаасаг өдөг цаасан болон даав наалт гэдэг. За ингээд давхарлаж болж байгаа. Тэгэхээр ингээд хөмсгийнхөө зангидлыг маш сайн багасгаас гадна зураасаа бүдгөрүүлэх бас их тустай. Өөрийнхөө хувирлыг удирдах чадахгүй байгаа хүмүүс их сайхан арга байгаа. За хоёрдугаар арга нь болохоор би бас энэ наалтыг яах гэж авсан бэ гэхээр 3 хүүхдээ гаргаад ерөнхийдөө ингээд хажуу тишээгээ харж их уддаг болсон. Ялангуяа нөгөө баруун хүүхэн илүү сүйтэй учраас баруун тал руу хараад хүүхдээ хөхүүлэхдээ ерөнхий нөгөө баруун тал руу харж унтах юм хандлагатай болсон юмсан. Тэгээ баруун талаас бол одоо энэ чихний урд хэсгийг бол ингээд өөрийн эрхмээр дараад ерөнхийдөө өглөө заримдаа ингээд сэрхээр энэ хитийг нэлээд зураас үсгчээд байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ наалтаа бол яг би унтахтаа бол яг энэ чихний урдуур наахад надад их гоё үр дүн өгдөг. Би яг энийгээ өөрөө хэрэглээд маш гоё гэдгийг мэдрээд өөр дээрээ бас туршсан учраас та хэдтэй хуваалцж байна л да. Одоо наа чиг ийм шүнийн байдлаар нүрээ одоо энэ тэндээ зураас үсэх гэдэг хүмүүст бол их гоё гэсэн. За одоо хэрэгтэй хэсгийг ингээд хайчилж авлаа. Тэгэнгүүтээ чихээ ингээ хоошин татаад маш сайхан гүлийлэгчөөд тэгээд энэ наалтаа сайхан наагаад өгнө. Энэ ингээ хойно сайн наалтна. За ингээ сайхан чихээ хоошин татаад гүлийлэгчөөд ингээ наах юм шүү. Ус мөсөн дээр хамаагүй наачвал маргааш нь өсөө зулгаагаад үнэхээр санга болгоомжтой өөртөө эвтэйхэн наагаараа үсээ холдуулж байгаа. За ингээд наачж болж байгаа. Хэрвээ нэмэгдээд байвал дахиад нэг наачна гэсэн. Энэ мэдшээ ингээд яг юм зураас үсгдэг хэсгүүдээр наахад бол энэ маш гоё арга. Гэхдээ хүмүүс ингэдэг байхгүй би ингээд миний бүх нүүр ингээд үрчийцээ унжчихсан би нааж болох гэдэг. Энэ болохоор зөвхөн гэдэг хитрхи хувирлаас буюу нүүрний хувирал мимикээс болж хамгаа одоо үүсдэг хүчлээнд маш их тустай. Харин нүүр чи ингээд нэгэн унжчихсан, суларчихсан байх юм бол бид нар тасгал хийж л өргөнө гэхээс ямар нэгэн наалтаар дээшээ татаал, эрүүн дээрээ юм үлгэж зүгээл арьсаа татууллаа гэдээ бол энэ бол гарц гаргалгаа биш. Тэгэхээр тасгал хийгээд хахаар энэ нүүрний унжлалд маш гоё ярилдаг. Хэрвээ та хүсэх юм бол манай сургалтанд хамрагдаж болно. Сургалт нь болохоор одоо энгийн сургалтуудаас ч юм уу те эсвэл энгийн одоо зүгээр заавар зөвлөгөөгүүд бол маш их өргөн агуулгах хүрээтэй өндөр үр дүнтэй дасгалууд, массажуудыг бүгдийг заадаг. Дээрс нь хүн болгон ганцаар хичээлнүүд авахаас гадна лайв болгон дээр хүмүүсийг лайвтай ураад алтайг нь хэлж өгдөг болохоор та өөрөө бас алтайгаа мэдээд авах, бусдаас говчин сэтгэлээсээ суралцах, нэг нэгэндээ урам зориг өгөх
ийм боломжтой байна. За одоо топ фан бөгөөд эсвэл дахин орж байгаа онцгой амьдралтай өнөр орж болно. Мэдээллийг би оруулж байна. Өөр юу сурмаар байгаагаа комент хэсэгт бичээд явчаарай.